tried to scream, but my voice was gone. За сайн байцгаана уу? 2 сарын 8-р 2 дахь мөнгө хуваарлалтаа хийх гэж байна. За өнөөдөр 3,500 биш 350 мянган төгрөг хуваарлана. За эхлэе. За байр нь юу ч хийхгүй, Unitel-д 40 мянган төгрөг хийн. Ингээд 140 мянган төгрөг бүрдцэн гэсэн. За хүнсэн дээр одоо дараа 7 хоногт нэг цагаан сар учраас гэртээ угаасаа хоол хийхгүй, бараг хүнс ахгүй. Тийм учраас бараг л юм зарцуулахгүй. Гэхдээ нэг кофетай уух сүүмөөч гэдэг юм те. Тиймэрхүү юм зарцуулахаар, тиймэрхүү юм л авахааргаа ер нь бол. За энэ ихэд нь 27 ач юм. За 52 7 хоногт 9 мянган төгрөг. Энэ мянгаыг буцааж хийгээд 10 мянга. Тэгээд нийлээд 20 40 60 70 80 90 мянган төгрөг. За одоо шинэ жил дээр 10 мянган төгрөг хийн. 10 мянга буцаж хийгээд 20 40 60 70 80 шинэ жил дээр за явцгаа чаленж дээр 20 мянган төгрөг. 20 нэмээд 20 40 50 60 70 80 мянган төгрөг болж байна. Одоо нөгөө 20 мянга орсон учраас пассворд бод. За. Одоо явц 400к дээр 130 мянган төгрөг хийн. 20 40 60 80 120 30. За ингээд нийлээд 400 болох хэвээр. 20 40 60 80 20 40 60 80 220 40 60 80 300 20 40 50 60 70 80 400. За одоо энийг нэг золголтын мөнгөнд ашиглана гэж бодож байгаа бид хоёр. За жоохон гайгүй хортуудаа байна. За ингээд 20 40 60 80 120 40 60 80 220 40 60 80 320 40 60 70 80 90 400. За ингээд яг энэ шинэ мөнгөнүүд ашиггүй байшгүй энийг ингээд хатгалчих. Энэ нүунийг залгалт нөгөө буцаж ингээд бэлэг ингэсээр хагаад таарт юм дөө. Тэгээ бит хоёр нөгөө нэг одоо яг энэ чинь ингээ айгу жоохон мөнгө хэрэгж байгаа шүү дээ. Бусад тэр одоо зардлууд те тиймэрхүү юмнуудаа саяныхаа юм нөгөө нэг одоо орлогоос орж ирсэн мөнгнөөс одоо ийшээ хуваарлахаас өмнө ямар ч тач өгсөн байгаа гэсэн үг.
аав ээжтэй мэжтэй өгөх юмнуудаа өгсөн байгаа гэсэн. За энэ 130 мянга хийгээд 400 болцсон гэсэн. За ингээд өнөөдөр чинь 2025 оны 02 сарын 14 золголт гэж. Золголтод ашигласан. Яг. За одоо 61 мянган төгрөг хүнсэнд хэрэглэн дээр 30 мянган төгрөг. Тэгээд за энэ нөгөө нэг сайн 37 хоногоос үлдсэн мөнгө энэ дээр бас нэмээд энэ 50 мянга гэж. За тэгээ энийг 100 төгрөг хийн. За ингээд 58 төгрөгч. Дүүргэсэн биш. Тэгвэл ингээ 2 56 2 төгрөгч. 56. За ингээд боллоо. Өнөөдрийн мөнгө байл. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Баяртай. Бүгдээрээ сайхан шинэлцгээгээрэй.